За өнөөдөр 12 дугаар хичээл харж байна. За invest your time, don't just spend it. Тэр цагаа маш өөр ашигтай өнгөрөөгөөч. Бити ингэ цагаа одоо алаад байгаа ч гэдэг хамаагүй өрөөд ааш гэж хэлж байна тийм ээ. За invest or squander. Тэгэхээр цаг бол мэдээж мөнгнөөс их үнэтэй. Тэгээ бид нар энийг ашигтай зарцуулах уу эсвэл одоо өрөх үү гэдэг асуудал байна тийм ээ. Тэгэхээр хүн болгонд өдөрт бол 1440 минут хоногт байдаг тийм ээ. Өдөр болгонд ажил бидээс одоо зарцуулах 1440 минут байдаг. Тэгэхээр зэрэг бидний амьдралын одоо бид нар яаж амьдрах вэ те? Амьдралын хэв маяг хаана вэ гэдэг бол энэ цагийг яаж өнгөрөөж ийн гэдгээс ихэнхдээ шалтгаалдаг тийм үү? Цагаа хамаагүй өрөөлөөл тэгэл дараагаар нь үн төлдөг те. Бадардаг гэж энэ юу яадгүй бол ингээл эрүүл мэнд ч юм уу сэтгэл санааны хямралд орно одоо хүч тамир барагдана те. Тэгээ дарамтсанд ороод идэг хүн цагаа хамаагүй өрөөжсөн бол тийм ээ. Хэрвээ цагаа ухаалгаар зарцуулаад байх юм бол одоо өөрийгөө арчлаад тийм ээ өөрийгөө одоо яаж өөрийнхөө биеийг одоо арчлаад дасгал хийж тийм ээ боди хийдэг ч юм уу янз бүрийн байдлаар өөрийгөө арчлаад зөв хооллоод тийм үү ингээд өөртөө цагаа зөв зарцуулаад байх юм бол таавал бас л одоо эннийх нь хариунд нь эргээд эрүүл сайхан амьдрах тийм одоо өөртөө цаг гаргаад ивэл та эрүүл сарвал саяын зовлонгоос ангиж ирнаа л гэж хэлж байна тийм ээ. За энэ хамгийн чухал зүйл юу вэ гэхээр зэрэг бас хүний одоо эрийг эрч хүч их хэсдэг тийм нөхцөл байдлыг илүү тодор ойлгох наадаж эхэлдэг. Энэ нь их чухал гэж юм тийм ээ. Тэгэхээр хүн ингээд юу яагаад байх юм бол илүү тийм эрч хүчтэй илүү одоо нөхцөл байдлыг зөв дүгнэж халыг хараад эхлэх юм бол энэ эргээд танд бас ажил хийх тийм их цаг гарч ирдэг гэж тийм ээ. Тэгээ энэ өөрийнхөө цагийг илүү одоо үр хөвтөлтэй ашиглах тийм боломжийг бас бий болгодог. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ өөрийнхөө одоо цагийг яаж өнгөрөөж байгаа гэдэг дээр бас бодоорой гэж тэ өнөөдөр би одоо өөрийнхөө 1440 минутыг яаж өнгөрөөж байна гэдгийг бас эргэцүүлэн бодоорой гэж юм тэ. Тэгэхээр энийг бид нар ухаалгаар өөртөө хөрөнгө оруулж чадж байгаа юу? Тийм ээ. Эсвэл одоо үр бүтээлгүй тэгээ өөрийгөө тийм өөдөн сэтгэлийг одоо өөдөн зоригжуулж байгаа те чухал биш зүйл рүү зарцуулаад байна уу те тэрэнд илүү их цаг зарцуулаад байгаа юм шиг те гэж юм те тэгэхээр энэ цаг ашиглалтыг бид нар яаж сайжруулах вэ гэж за өнөөдөр хичээл ингээд цагаа бол зүгээр өрөөд авах биш маш зөв одоо зарцуулаач гэж гэдэг хичээл байна. За өнөөдрийн жичин бол Петер Холтер гэдэг залуу байна. 23 настай. Программист хийдэг. За ингээд ийм битээ болсон байна те. Бараг 6-7 кг булчин нэмсэн байна. Тэгээд 3-4 кг өөх ассан байна тийм ээ. За би бол ингээл нэг ерөөхдөө бол миний амьдрал бол ерөөхдөө ингээл жаахан онцгой байсан гэж байна те. Ингээл нэг жаахан сэтгэл санааны уналттай тэгээд жаахан хямралтай тэгэл ер нь жаахан идэхгүй байдалд орсон байсан гинэ. Зүрх зорх өгцөн байдалтай байсан те. За тэгээ нэг өдөр бодсон л арайч та би одоо ингэж яхаа болиё гэж бодсон гинэ те.
Энэ бол арай бол ингэж яж болохгүй л гэж шийдэл гаргасан байна. Тэр одоо ингээд өөртөө ингээд шалтгаан гаргаад тэр ч болохгүй, энэ ч болохгүй ингээд шалтгаалаад байгаад шаардлагагүй. Одоо бол яг өөртөө цаг болжээ гэж өөртөө хэлсэн байна. За тэгээд би ингээд энэ body follow програмыг хийн гэдэг өөртөө одоо ингээд амласнаар тэгээ энэ бол миний одоо шийдвэр гаргаж чадахгүй те шийдвэр гаргаж чаддаггүй тийм байдлаасаа би ангижирсан гэж юм. Ангижиж туслан гэж те шийдвэр гаргаж чадахгүй тийм байдлаасаа салахад нь тусалсан юм аа энэ програм. Тэгээ яг би одоо яах вэ гэвэл ямар зүйл хийх вэ гэвэл маш их цаг одоо үржижсэн. Тэгэл эцэст нь бол би тэгэл юу ч хийхгүй ингээл юу хийх вэ аяга боддог байсан юм байна. Тэгэл тэгсэн мөрөөсөө тэр аяга цаг өрөөд тэгсэн мөрөөсөө бас ихтэйхэн шийдвэр гаргаж чадахгүй байгаа л цагаа өнгөрөөд исэн байна. Харин одоо бол би ингээд ийм байж байгаа ийм болсон дараа миний одоо бол тэ сэтгэл санаач гэсэн өөрчлөгдсөн. Тэгэхээр одоо бол би харин амьдралынхаа бүхэл одоо хэсэг тийм ээ илүү тийм хариуцлагатай болсон гэж тийм ээ. Илүү одоо хариуцлагатай ханддаг болсон. Би надад ямар цаг байхгүй гэж бодож байсан ч харин тийм биш байсан. Харин ямар цаг байхгүй гэж бодож байсан одоо бодож байсан боловч надад цаг бол хангалттай цагийг бол би өөрийгөө сайжруулахад бол зарцуулж болсон. Одоо бол би урдынхаас 2 дахин их цагт 2 дахин эрч хүчтэй болсон. Юм шиг надад мэдрэмж төрдөг гэж байна. 2 дахин маш их цагтаа маш их эрч хүчтэй болсон гэж. За өнөөдөр хичээл ингэж дуусгая.